Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө гэмт хэрэгт өртсөн мэт худал мэдүүлэг өгч, бусдын эд хөрөнгийг зарцсан байж болзошгүй иргэний үйлдэлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодорхойлбол энэ оны 1-р сарын 5-ны өдөр Хинтээ аймгийн нутаг дэвсгэрт иргэнээс үл таних 2 хүн 4 сая төгрөгийг минь дээрэмдэж авч явсан гэх мэдээллийг ирүүлсэн бөгөөд уг гомдол мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад иргэнтэй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Өнгөрсөн онд эрх бүхий байгууллагад худал дуудлага мэдээлэл өгсөн 10,108 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 10,298 иргэний үйлдэлд 514 сая 900 мянган төгрөгийн торгон шийтгэл оногдуул шийдвэрлсэн бол мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн 24 иргэний үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, галт төмрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байж үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг хүсье.